Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр миний ярих сэдв гэвэл одоо хүмүүс эрэг хандлагын талаар айгүйх ярьдаг болсон байна. Яагаад эрэг хандлагын талаар яриад байна вэ? Яагаад эрэг хандлага тийм чухал вэ гэвэл чухал үгүй юу? Яагаад заавал энэ талаар ингэж хүмүүс ярьдаг болсон юм бэ гэж зарим хүмүүс бодчих магадгүй. Миний хэлэх үг бол эрэг хандлага бол маш чухал юм байлээ. Энэ талаар ч гэсэн би өмнө нь ойлгодгүй, мэддэггүй байсан. Тэгээ бараг хандлага гэдэг талаар ч гэсэн их өмнө нь сайн мэддэггүй байсан. Тэгээд сүүлийн хэдэн жил бол ийм хандлага чухал гэдэг талаар бол их сонсож бас өөрөө уншиж мэдэж авсан. Тэгээд авсан сурч мэдэж авсан зүйлээ бас өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгээд хандлагаа жоо өөрчилж эхэлсэн гэх үү те. Тэгээд манай монголчуудын хандлага гэдээ бас байгаа. Орон орны хүмүүсийн соёлоос шалтгаалаад орон орны хүмүүсийн хандлага бас өөр байдаг. Монгол хүмүүсийн хандлага гэвэл нэг жоохон тийм сөрөг талтай юм шиг байдаг. Мэдээж бүх хүмүүсийг бол би хэлээгүй. Зарим хүмүүсийн хандлага бол жоохон тийм хэцүү, сөрөг, буруу хандлагатай байгаад байдаг. Тийм хүмүүстэй ярилцах, хэл хамаа ойлголцоход бол маш хэцүү байдаг. Тийм хүмүүстэй та хичнээн тэгж сайхан хандаад ойлголцох гээд үдсэн ч гэсэн тэр хүмүүсийн хандлага нь бол өөрсдөө буруу, сөрөг болохоор бүхий л зүйлүүдийг бол айгүй тийм буруугаар сөргөөр хүлээж аваад байдаг. Одоо хэрвээ та тиймэрхүү хүмүүстэй бол ингээд инээгээд ханаагаад аль сайхан аашаа гаргаад сайхан харьцаад үзэхээр тэр хүмүүс маань энэ одоо яагаад надад ингээд ойлгоноод байна ч юм уу. Яагаад надад таал засаад байна. Эсвэл энэ айгуу тийм хуурамч цантай хүн байна. Хоёр нүртэй ч юм уу те. Надаас юу хүсээд байгаа болоод надтай одоо ингэж харьцаад байгаа болоо ч юм уу те. Ингээд дандаа буруу талаар нь хүлээж аваад идэг. Тэгээд тийм хүмүүстэй өөрсдөд нь яг тааруулаад муухай харьцахаар гэхээр бас хэцүү ч юм. Өөрсдөд нь тааруулаад гэхээр бас хэцүү ч юм уу. Зүгээр өөрсдөд нь хандлагатай нь адилхан хандлагаар хандахаар энэ муухай ааштай, энэ ааш муутай, энэ айгуу тийм ийм гэж хүмүүс сүлд нь яриад байдаг. Тийм болохоор ийм хандлагатай хүмүүс бол урагшаа явахад хөгжөхөд хол явахад ч юм уу тийм одоо өөрийнхөө том зорилгот бол хүрэхэд хэцүү байдаг. Яагаад гэвэл хүн альва юм хийж бүтээ гэх юм бол бусад хүмүүстэй хамтарч ажиллах ч юм уу хамтарч юм хийх болдог. Ийм хүмүүстэй бол хамтарч ажиллахад бол хэцүү. Байнга маргаантай сөргөлдөх ойлголцоход хэцүү болохоор ажил урагшаа авахгүй шүү дээ. Тийм болохоор тийм хүмүүс бол байрандаа л байгаад байдаг.
байрандаа байгаад байгаа хүмүүс маань бол өсөж дэвчихгүй ухарнаал гэсэн үг. Тэгэхээр бидний бол буруу хандлага бол бидний хойшин татаад байдгаа л гэсэн үг. Тийм болохоор одоо хүмүүс ажил эрхлэгчид ажилчднаа олнол авахтаа бол хамгийн гол нь хандлага гэж яриад байгаа. Тэр маань юу гэсэн үг вэ гэх юм бол зөв хандлагатай хүн бол юу ч байсан зөв өнцгөөс нь олоод харж чаддаг байгаа. Зөв өнцгөөс нь харж чадна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр одоо юу ч тайлбарлаад хэлсэн зарим үедээ хүн бол жоохон ууртаа түргэн хэлждэг ч юм уу, харцдаг ч юм уу тийм байдлуудыг бол эерэг хандлагатай хүн бол ойлгоод хүлээгээд авчдаг. Эргээр бол хүлээж аваад ойлгоод дараа нь бол асуудал үүсгээд байдгүй гэсэн үг. Тэгээд сурах хүсэл эрмэлзэлтэй бүх юмд айгүй нээлттэй сэтгэж чаддаг хүмүүс байдаг болохоор тийм хүмүүсийг бол сургаад ажилд авах болон цаашлаад хамтарч ажиллахад бол илүү амар байдаг. Тийм болохоор эерэг хандлага бол хандлага дотроо эерэг хандлага бол маш чухал байгаа юм аа. Тэгээд эерэг хандлагатай хүн бол юу ч байсан эргээр болоод харж чаддаг. Эргээр хараад өөртөө хүлээж аваад цаашаа өөрөөсөө гаргах зан аашин ч гэсэн эрэг байдаг болохоор эрэг орчныг бүрдүүлнэ л гэсэн үг байна. Тийм болохоор хандлага засах хэрэгтэй. Хэрвээ та сөрөг хандлагатай болоод хандлага одоо засах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо сөрөг хандлагатай хүмүүс бол одоогийн нийгэмд хол явж чадахгүй. Та бол хөвчихгүй, байрандаа зогсоод улмаар бүр ухрах учраас өөрийнхөө хандлагыг засах хэрэгтэй. Тэгээд би өмнө нь сөрөг хандлагатай байсан. Юм болгоныг сөргөөр хүлээж авдаг. Сөргөөр олж харах гэдэг байсан. Яагаад одоо ийм болчоо, тийм болчоо. Надаас болоогүй. Одоо тэр хүнээс л боллоо. Тэр хүн л одоо ийм байсан болоод намайг ойлгохгүй юм ч юм уу. Гэ дандаа ер нь тэгээд болохгүй бүтэхгүй зүйл ах юм бол дандаа босод руу чихдэг ч юм уу тий. Хоцорсон болол одоо тэгээд би л бараг эмхтэй хүн юм чинь нүүр амаа янзлан үсээ янзлан хуцаа өмсөн гэдэг ч юм бол цаг их ордог учраас бол хоцорох нь ойлгомжтой шүү дээ ухааны боддог бас тийм хандлага гарах гэдэг байсан. Тэгээ сүүлд нь ингээд бодоод байх нэ хараад байх нэ болвол энэ хандлага маань их буруу байсан юм билээ. Хэрвээ одоо уулзаж учрна гэдээ тохирсон бол бас цагаа яалтчгүй бас барих шаардлагатай. Тэгээд хийх ёстой зүйлүүд бол өмнө нь л амжуулах ёстой байдаг. Энэ бол миний хариуцлагын асуудал. Би өөрийнхөө хариуцлагыг ухамсартайгаар ойлгож өөртөө хүлээж авах хэрэгтэй юм байлаа. Тэгээ ганц энэ асуудалч бас өөр ерөн асуудлууд дээр
бол бас л тийм сөргөөр ойлгож өөртөө хүлээж авах гэдэг байсан. Тэгээ энэ маань бол бас Монгол хүн болоод Монгол хүмүүсийн дунд орчинд байгаад тийм хандлагатай байсан байж магадгүй. Эргэн тойрны маань хүмүүсүүд бас тиймэрхүү хандлагуудыг гаргадаг байсан болохоор өмнө би өөрөө бас залуу байсан болохоор бас тэгж л хандах ёстой, тийм л байх ёстой байна гэсэн өнцгөөс харж хандаж явдаг байсан, харьцаж явдаг байсан байгаа. Тэгээд энд ирээд гэх юм уу, эсвэл бас жоохон юм үзээд ирэхээр бас хүний нүд илүү жоохон нээгддэг. Юм суралцаад ирэхээр бас өөрийнхөө алдааг олж хараад засаж залруулах зүйлүүд юу илээ гэж хүн бас бодож эхэлдэг юм байлаа. Тэгэхэд би өөрийнхөө хандлагыг өөрчлөөд эхэлсэн чинь миний амьдрал айгүй илүү тийм амар хялбар болоод эхэлсэн. Яагаад гэвэл юм болгоныг сөргөөр бодож аваад тэгээд сөргөөр ойлгоод бодцсон юм шиг өөрөө айгүй их тэгэж стрессддэг. Тэр яагаад намайг одоо ингэж вэ? Тэр намайг яагаад ингэ бодчихвоо ч юм уу? Яагаад ингэ харьцчихваа? Яагаад надад ийм үг хэлж вэ ч юм уу? Бодоод өөрийгөө шаналгаад хараа цаг харан энерги шал дэмий юмд зарцуулдаг байсан байгаа. Тэгээд эерэг хандлагын талаар сонсож мэдэж аваад суралцаад амьдралдаа хэрэгжүүлж эхэлсний дараагаас миний амьдрал илүү тийм стресс багтай, илүү тийм бас аз жаргалтай гэж хэлж болохоор болж өөрчлөгдсөн байгаа. Яагаад гэвэл ямар ч юм болсон гэсэн хэцүү асуудлууд ч юм уу, сөрөг зүйлүүд ч юм уу болсон ч гэсэн өөр хүмүүсийн хандлагууд ч юм уу тэдгээр зүйлүүдийг бол эргээр хүлээгээд аваад бодцдог болсон байгаа. За энэ хүн эсвэл надтай одоо ингээ гадуур гараа явахаар зарим үйлчлэгээний байгууллага хүмүүсүүд муу харьцдаг ч юм уу те. Зарим хүмүүс бас тийм сөрөг хандлагатай хандлагуудыг надад гаргах юм бол би энэ хүн ажил ихтэй болохоор хувийн амьдралдаа бас стресстэй байгаа ч юм байлгүй, өвдсөн ч байж магадгүй те гэдэг утгаар нь хүлээж аваад хүн дээр хүлээж авах болчихсон. Аль болох хүнийг ойлгохыг тэр хүний оронд өөрийгөө тавьж үздэг болсон болохоор миний амьдрал маань бас эерэг тал руугаа өөрчлөгдсөн байгаа. Тийм болохоор сүүлийн жилүүдэд эерэг хандлага гэдэг зүйлүүдийг хүмүүс маш их ярьдаг болсон байгаа. Тийм болохоор залуустай ч гэсэн би энэ талаар жоохон дэлгэрүүлээд бас өөрийнхөө харж ойлгосон өнцгөөс тайлбарлая гэж бодсон юм. Тийм болохоор өөрийнхөө хандлага хүлээж авч байгаа өөрийнхөө одоо шүүлтүрийг ч юм уу те ойлголтыг тийм эерэг, гээлэг, цэвэрхэн байлгаасай гэж хүсэж байна. Тийм байдал нь бол таныг амьдралыг бол нэлээд их хөнгөвчлж өөрөө чинь стресснээс холдуулна. Тэгээд бас эерэг хандлагатай байснаар та бас өөрийнхөө амьдралд бас эерэг хандлагатай эерэг хүмүүсийг эерэг зүйлсийг бас оруулахад илүү тус болдог байгаа. Тийм болохоор эерэг хандлагыг өнөөдрөөс эхлээд амьдралдаа хэвшүүлэх гэж хичээж эхлээрэй. Мэдээж хэрэг бол за би маргаашнаас эерэг хандлагатай болно. Би хандлагаа өөрчилнө гэхэд бол хэцүү. Мэдээж хэрэг энд бол цаг хугацаа ордог. Өөртөө бас ажиллах хэрэг гардаг. Өөрийнхөө бас гаргаж байгаа үйлдэл, зан ааш, хандлагыг бас ажиглаарай. Тэгээ юун дээр би буруу үйлдэл гаргаад байна.
буруу зан ааш гаргаад байна, буруу хандлага гаргаад байна гэдгээ өөрийгөө судлаж ажиглаж хянах хэрэгтэй. Тэгсний дараагаар би нэрээ ийм зүйл дээр ийм зан гаргаад идэх юм биш үү? Энийгээ засах хэрэгтэй юм байна. Би ч өөр ийм хандлагатай хүн юм биш үү? Гэж олж хараад өөртөө ажиллах хэрэгтэй. Тэгээд хандлага нь зөв хүн болвол хийж байгаа ажлаа ч гэсэн эргээр сайхнаар болоод харцдаг байгаа. Миний одоо хийж байгаа ажил бол бусдад тусалдаг, бусдын амьдралыг илүү тийм хялбар амар болгоход тусалдаг ч юм уу тийм. Эсвэл бол биений ажлыг хийснээр миний амьдралд бол орж ирж байгаа цалин маань миний амьдралыг болгодог, илүү хүссэн зүйлээ авахд минь тусалдаг учраас гээд ажилдаа хүртэл хандлагууд нь өөрчлөгддөг байгаа. Хандлага гэхээр бол ганц ажилдаа хандах хандлага ч юм уу тэрийг бол хэлэхгүй. Бүхий л тал дээр гаргаж байгаа хандлагуудыг бол мэдээж хэрэг нийтэд нь ярьж байгаа. Тийм болохоор ер нь бол зүгээр байгаа байдлаа өдөр бүр хийж байгаа бүхий л зүйлдээ хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Эргээр зөв хандлагатай болохыг л одоо залуус маань зорж ажиллах хэрэгтэй байгаа. Залуу хүн болгон маань эрэг хандлагатай болчих юм бол Монгол хүмүүстэйгээ хоорондоо бие биентэйгээ харьцахад хүртэл илүү амар болчих шүү дээ. Бие бинийгээ хүндлээд эхэлдэг болчихно. Бие биенийг илүү ойлгодог болчихно. Бас бие биенийхээ зовлон илүү бас ойлгодог болно. Тийм нийгэмд амьдардаг болчих юм бол хин хинд нь л амар шүү дээ тий. Хин хинд нь л жаргалтай, гэгээлэг, ядаж л стресс арай багтай болох болно. Тэгээд би өнөөдрийнхөө бичлэгтэр жоохон хандлагын талаар өөрийнхөө ойлгож байгаа ойлголтыг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Тэгээд энэ бичлэг маань та бүхэнд таалагдсан болвол тэгээд илүү олон хүмүүст хүрэхийг хүсэж байгаа бол миний YouTube дэх чаналыг subscribe дараад тэгээд бичлэгэн дээр маань бас лайк товчоо дараад тэгээд бичлэгийн маань дээр комент үлдээх юм бол миний энэ бичсэн бичлэг маань хүрэх ёстой хүмүүстэй хүрэх боломжтой болж байдаг. Тийм болохоор та бүхэн маань миний энэ бичлэгийг илүү олон цар хүрээнд хүрэхийг хүсээд бас илүү олон бичлэгийг үзэхийг хүсэж байвал эдгээр зүйлүүдийг хийгээрэй. Тэгээд та бүгдтэй бас ажилд нь амжилт, амьдралд нь бас аз жаргалыг хүсье. Тэгээд дараагийн бичлэгүүдээрээ уулзцаа. Баяртай.